Эрүүл байна уу? Эм цамьяан. Тэгэхээр монголчууд бид цагаан сар хаврын улирал эхлэхтэй холбогдуулна. Өөх тосны хэрэглээ бол ихсдэг. Яагаад гэвэл өөх тос бол энерги их болдог байдаг. Өөрөөр хэлбэл бид нарын одоо хөндлөн судалт булчин маань өөх тосны одоо эсэлтэлтэй улмаас их хэмжээний энерги үүсгэж та бид нар өдөр тутмын ажил болно. Одоо биеийн хүчний ажлыг бол сайн хийдэг гэсэн үг. Тэгэхээр аливаа юмд одоо хитрхи туулширч болохгүй. Өөрөөр хэлбэл аливаа нэг жижиг кейс дээр шалтгаалаад өөх тус муу гинэ гээд өөх тусыг ерөөсөө хэрэглэхгүй байдаг. Аль эсвэл өөх тосыг одоо хэрэглэсэндээ холбоотойгоор янз бүрийн ашигтай гээд хэтрүүлэн хэрэглэдэг. Ер нь бол монголчууд бид нар ялангуяа энэ зүрх тархины судасны өвчин, судас сатуурал төртөө, зүрхний цочмоо шигдээс, тархин цус харвах эмгээр өвдөж байгаа хүмүүсийн одоо эрсдэл гэж ярьдаг өөх тосны илүүдэл байдаг. Өөрөөр хэлбэл зохистой хэмжээгээр ерөөсөө хэрэглэдэггүй. Дандаа илүүдэлтэй хэтрүүлэн хэрэглэх байдлаар цуснд өөх тос хэдэн 10 жил ихснээс болоод эдгээр эмгэг үүсдэг гэсэн. Тэрнээс биш одоо тэр өөх тос муу гэд малын гаралтай өөх тос муу гэд хэрэглэхгүй байх. Аль эсвэл одоо зохистой хэмжээнд хэрэглэх гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй байдаг. Тэгээд цуснд өөх тос одоо ихсгэх хид хідэн хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт нь бол бидний одоо хоол унд хүнсээр бол өөх тос их орж ирдэг. Ялангуяа монголчууд бид малын гаралтай өөх тосыг хэрэглэдэг, бууз хуушуур хийдэг. Эдгээр маань гаднаас шууд өөх тос орж ирдэг гэсэн. Тэгэхээр энэ гаднаас орж ирж байгаа өөх тосыг бол зохистой хэмжээнд өдөр бүр биш 7 хоногт нэгээс 2 удаа хэрэглэж занших хэрэгтэй. Хоёрдугаарт нь бол энэ өөх тосны солилцоог алтагдуул цуснд өөх тосыг идэвхтэй нэмэгдүүлдэг одоо зүйлүүд бол архаг стресс, архины хэрэглээ, тамхины хэрэглээ байдаг. Яагаад гэвэл архаг стресс өвчснөөс болоод бөөрийн дээд булчирхаас кортизол буюу өөх тосыг задлаа цуснд оруулдаг. Тэр одоо даавар ихснээс болоод цуснд өөх тос нэмэгддэг. Архаг тамхи татдаг хүмүүст бол тригглицерид, цуснд муу өөх тосны хэмжээ ихсдэг. Архаг хэрэглэдэг хүмүүст бол одоо илгэний бодисын солилцоо алдагдсанаас улбалаад цуснд өөх тос нэмэгддэг гэдгийг бол маш сайн ойлгох ёстой. Гуравдугаарт нь болохоор энэ өөх тос хэрэглэсэн бол одоо шатааж, хөдөлгөөн хийж, цуснаас одоо зарцуулж, шатааж одоо дуусгах хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл бид нар шатаах, одоо зарцуулах хөдөлгөөн хийхгүй, идэвхтэй хөлс гарсан хөдөлгөөн хийхгүй гаднаас хэрэглээд байвал тэр цуснд маань их сээдлээдэг, зарцуулагдахгүй юм гэсэн. Тэгэхээр бид нар зарцуулахын тулд ядаж өдөрт 8000-аас дээш алхалт хийдэг, 7 хоногт 1-2 удаа хөлс гарсан хөдөлгөөн хийдэг. Ингэж бид нарын одоо шүтэн барилгын хувьд өөх тос тодорхой хэмжээгээр ордог, тэр нь зарцуулагдаж дуусдаг, цуснд одоо муу өөх тос их хэмжээгээр ихсэхгүй байх нөхцөл бүрэлддэг. Ийм учраас эрүүл хэм маягаа уралдахын тулд өөх тосыг бол зохистой хэмжээнд хэрэглэдэг. Бас тодорхой хэмжээнд 7-оос 7 хоногт 1-2 удаа шатаах, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг, биеийн жингээ хадгалдаг, архаг стресс юм арх тамхи зохистой хэмжээнд хэрэглэхийг бол та бүхэнд зөвлөж байна. Тийм учраас одоо энэ зүйл бол монгол хүнд маш их хэрэгтэй гэдгийг удаа дараа хэлмээр байна. Яагаад гэвэл монголчуудын одоо нас баралт, хөдөлмөрийн чадварх алдалтын одоо ихэнх хувийг бол тархин цус арвах юм, зүрхний шигдээс гээд энэ өөх тос хэдэн 10 жил ихснээс болоод судас сатууршуулмаар цуцсны хүндрэл үүсдэг эмгэгүүд ордог гэдгийг маш сайн ойлгох ёстой. Тэгээд цагаан сараар Монгол түмнэрээ сайхан жинлээрээ гээд энэ удаагийн лайв төгсгөж байна.